хүүхдүүдэд 13-аас 17 насны хүүхдүүдэд хүний хөгжлийн сургалт орсон. Одоо харин болохоор яг гэхэлэр 11-ээс 13 насны хүүхдүүдэд 2 цагаас орно. Тэгээд тэрнээс өмнө ангийнхаа байгаа байдлыг орчин тойрноо та нарт харуулъя. За тэгээд хаалгаар орж ирэх юм бол ерөөхдөө бол энд ингээд одоо шкаф байдаг. Тэгээд шкафнд болохоор хүүхдүүд энэ дотроос ингээд тавч өнөдр гаргаж унсдаг. Тэгээ явж байгаад ингээд сандал ширээ, тэгээ дэлгэц, тэгээ ингээд энэ хавар хүүхдүүд өчөлөд усж ууж болдог. Тэгээд иймэрхүү хэсгүүд байгаа. Тэг ингэж харагдаж байна. Тэр нь бол зурж исэн газар хүрээд ирлээ. Говьту маркет гээд нэг род хичнэрийн шилдэр авчихсан газар байна уу. Тэгээ би эндээс нүдний шил авах гэж ирсэн. Тамаг их үйдтгий. За эхлээд махнаас мэдээ. 나가 부시는 것 같아. За одоо ээлжилт нэгэн худалдаа авалтыг та нартай харуулъя. За банан авсан. Эндээ гоё хийгээд үзүүлчихлээ. Соо. Орис тимих turnip.
Ногоо илэм. Брокколи. Rice. Мэдээж мишэл болох. За тэгээд энэ жигмэг би энэ стимогийн жигмэгэнд үнэхээр туртай бага хасаал ер нь идэж өссөн. Хотод ингээл амралтаар хичнээн ирэх юм хичээн болохоор ер нь бол ингээд өдрийн цагаар сургалт энтер дээрээ байх болохоор ингээд хураа идэх юм ч юм уу альс бэлэн бүтээгдэхүүн ингээд худалдаж авах хэрэг гарна. Тэр болгонд ер нь СВ оронгууд 5-аас 10,000 хооронд үрдэг. Тийм болохоор аль болох энэ жигмнэгнээс ингэж тасдаж авч явах ч юм уу ер нь тех хэрэгцээнд ер нь жоохон мөнгөө хэмнэх тал дээр бас болно гэж бодоод тэг өөрөө хаяа жоохон чихэртэй амттай мэдмэр санагдаад байл хаяа 1-2-ыг идэ гэж бодоод авсан. За тэгээд худалдаа авалт нэг иймэрхүү байлаа. Тэгээд миний ахыг хүсэж юм тараг өндөг 2 байсан. Тэгээд таргаа болохоор за би ер нь бол манайд ааруул байгаа болохоор цагаан эдийг ааруулаар орлуулах юм чинь за таргаар төрдөө яах юм болий бас жоохон арьсан хажуугаараа бодъё гэж бодоод тараг аваагүй. Тэгээд өндөг бол ингээд дэлгүүрт 30 ширхтээ өндөг байсан. Надад 10 ширхтээ өндөг хэрэгтэйсэн. 30 ширхтээ өндгийг би одоо хаа байсан. Тэр Монгоос гэрлүүгээ чирж ирэх надад хэцүү болохоор авсангүй. За нэг тийм иймэрхүү худалдаа авалтай. Тэгээд ер нь бол боломжийн. Гэхдээ би жоохон хуурай юм айгу хоолой айгу хитүүлж үгэж бодсон хуурай гурлан бүтээгдэхүүний талах аваад борцоо авсан. Ер нь хамт ингэж авах нэг ховор идэг. Тэгээд ер нь бол талхаа болохоор би нөгөө нэг одоо манай би нэг ингээд цөв мөвн ч юм уу гуралтай шүл юм уу тийм нэг хийдэггүй. Махтай үед би гуралтай шүлмөл идэхээр амар нэг сонио амтгатаад идэг байхгүй. Тийм болохоор би хуурай ол идэх туртай махтай үед тийм учраас одоо ер нь бол гурлаа талхаар орлуулчихна л гэсэн үг. За тэгээд энэ бол нийлээд нэг 29 сая болсон. Тэгэхээр 30,000-аар яг 7 хоног гэвэл ер нь бол боломжийн үн. Би нэг влог болгоод оруулчих байж тээ дээрээ. Чавд байсаад. Газар
юм шүү. Чи дараханд очиж үзсэн. Бичлэгээс үзсэн. Тийм ихтэй. Нэг хойноос нөгөө тойрог гаргаад өчгөө. Тэгвэл энэ таксины өнгө бас өгнө. Энэ эдийн задлахгүй. За бид хоёр баситрыг хүрээд ирсэн байна. Сауна юм байна. Ямар ч гэсэн амар нөгөө нэг ингээд амар эрхийг хүсэжсэн. Тийм болохоор ингээд таксины хүртэл айгуу гоё найдвартай болтаа. Тэгээд тэр таксиныхын жолоочийнхэн буудал нь байсан амар гоё. Яа, яаж ийм гоё юм бэ? Ани. Тэгтлээ. Ямар хөөрхөн хүү. Одоо гоё бичлэг хийгээд байна. Аппер 2 камер бичээ шүү. Хоёр нөрөө Гад яваад. Харагдаж байна уу? Тий доор. Тий. Дээшгээ яаж гардыг? Гардыг. Дээр миш тахгүй юм шүү. гардыг штэж. Хаанаас яаж гарах юм? Саяны гүүрээр. Аль гүрээр хаагур. Саяны гүүр. Одоо гүүтэнд энэ нүүр нь яваад байна. Тэр нөгөө чинамдаа. Хөвтэй хүн хор баранаар гэж. Одоо бараа гэсэн яана. Болсон да. Чин да. Солонгосын бараанд орж болохгүй усан нь. За басаа сэтгэлээ. Тэг явахаар юм. Тэр бодчихгүй тэр чинь. Явтаа нэг өөр агаалтаа өөгийг ингээд хамгуулсан ч одоо Тэнэн бат юм лээ. Стааны жилийн дараа ярина. Саана юу? Айхамда том болох ба Таны нэг. яа чи. За. Ой, чухай. Яагаад? Ята. За.
Өнөөдөр визний материал өгдөөр байгаа. Гэхдээ энэ нөгөө нэг тийм өдөр хэдий ч гэсэндээ юу яагаад байгаа байхгүй юу? Амар ойчртай байт юм билээ. Тийм болохоор гяс өгөөд дараагийн ажилдаа уг нь бол их орчмоор байгаа. Тэгээ ер нь бол ойрдоо гадаж 10 идэл байдаг болсон юм шүү дээ. 10 ид хамгийн дээдл нь 16-аар хүрчихсэн болохоор нэг өмсчихье. Өөр өмсөх юм болтдгүй. Яг бидэрт ингээл өдөр тутамдаа өмсөх маш их хувцас байдаг хэрнээ нөгөөдхөө өмсөр байгаад уйдсан байд штэ. Би яг тэр процесс дээр явж байгаа. Амар уйддаг процесс дээр юу өмсөх мэдгүй. Яг би бүр нүдний шил мэлэж тохоо болцсон шүү дээ. Нэг удаа арчаал тэгэл өстө нэг газар тавиал алга болно да. Би бүр амар цамц өмсөж үзэж байна. Тэр анаа дотор би үсийн цамцны дуртай тандар бас амар мэдчихэж байгаа. Бүлсэн цамцыг өмссөн. Тэгээд яг жоохон би төвтэйхэн байгаа. Одоо ямар улирал өмсөхөд тохиромжтой вэ гэдэг ингээ бүх тооцоололоо гаргангууд хамгийн надад тохирч байгаа цамц нь энэ. Энэ одоо ял ярьцмаар байхгүй юу? Тэгээд танцуун яг юм байгаад тэгээд материал нь ч гэсэндээ нэг хурцсан юм. Энд чинь хурцсан материал гэж шүү дээ. Амар халуун бол биш, сэрүүх үед өмснө бас өвлж өмсч болно гэдэг утгаараа тохирж байна. Тэгээд дараагийн яг нэг материалын үед биш зүгээр өмсөх байдлын үед таалагдж байгаа нь энэ амар таалагдчихэв. Яг ингээд миний ийм пропорцтай айгуу гоё тохирж байгаа байхгүй юу? Гэтэ амар хэцүү. Өвлийн хөтөндөл өмсөх болохоор жоох хэрэггүй юм шиг санагдав. Энэ эм бол надад яг ингээл зүгээр цамц шиг өмсөл таарч байгаа. Гэтэ ээлхэн бараг өмсөл бис бол. Гэтэ энэ нэг өөрөө тийм пресс сайз өмсөлтэй биш. Төрлийн цамц болохоор жоохон бас нэг биеийн пропорц тохирохгүй. Материал нуган дэжгүй санагдсан. Энийг болохгүй. Тэгээд энэ саяныхыг чи ээл харцмаар нахгүй юу? Тэгээ хамгийн сүүлд гэх юм бол энэ цамц дорж ирсэн байгаа. Энэ цамц болохоор имэйлийг аваад ирсэн болохоор надад жоохон том харагдаад лээ. Яг уу яг тохирсон арцмаарийнх нь одоо жишээ нь эсийг өмсүүлэх болно. Гэхдээ амар ширүү харагддаг цамц л би нэг авахгүй гэсэн үг юу нь бол. Тэгээд энэний үнэ нь болохоор 59,900. Энэ тал миний өмссөн байгаа 79,900. Энэ хамгийн ядах нь 49,900. Нөгөө миний биеийн пропорц таардаг гэдэг нь. Өнөөдөр нөгөө манай пүти ах мөн л хэлчихсэн өдөр юм биш. Тэр утгаараа би нэг явж нэг пүти авсан. Гэтэ би энэ пүтийг авах гэж бодоагүй. Би ингээд амар хятад нэг дургуйтай хувцсны тэний өмсөд утсан чи мөрдөхгүйсэн. Тэгэл би аав хаана ч юм бэ? Чи хаана байгаа? авъя би гэл утсан байхгүй. Гэтэ би энийг авсандаа жоо харамсаж байна. Өвөнд харамсаж байна. Би гоо өөр төлөвлөлтөд өөр стил батсан гэсэн байна. Яг цагдаа магадан хүртэл амар бэлэн байдал. Нэг бүх ирээдүйг бүгд яхаас хамааралтай байна гэж бодохоор ихтэй санагдчих.
ирээдүйд ямар гол өсрөл эзэмших хүртэл явахтай холбоотой. Би өнөөдөр гэрлүүгээ ингэж босож ирэх хүртэл явахтай холбоотой. Бас дээрэс нь дэлгүүр орох хүртэл явахтай холбоотой болчих. Амьдрал хэцүү юм. Шүргэртээр хол амар хөсөд авах. Намайг 3500-аас байхгүй юу? Яг бэлэн гарсан. Тэгээд 1999 үлдээ амар гоё байж би тэр үлэнтэй дамглаад байна. Тэр миний хошор. Ой, эмэгтэй гэж хэлээгүй эмэгтэй нэ гэсэн юм. Ой, эмэгтэй гэсэн шүү дээ. Эмэгтэй. Өндөр заавал нэ. Зураас нь тэмдэглэлийн дагуу уруудыг гурно. Уруудны доод хэсгээс барьж бүтээгдэхүүнүүдийг ярина. Ингээд Эцэг хийдэг. нэг хэсгээс байна. Би нэг бүтээгдэхүүн авч идэх болох юм байна. Монголд байгаа сүүлийн нэг сар гэсэн блог орно гэж хийгээд байгаа гэр бүлтэй гадар юм байна. Үгүй наа чи миний цагаан шал харагдав уу? Оо. Наад чи хэрэгтэй байна да. Зураг тавья да. Тэрэн намайг юу авсны картоо. Янзаг бичээ. Агүй яг би угаасаа юм баблан бичээнд амар туртай. Тэгээд ер нь бол гоё байх гэж бодоод авсан бохгүй юу. Тэгсэн чинь гоё байгаагүй. Би баг энэ өрөмцрийг гарснаа анхудаа идэж үзэж байгаа. Ийм бичээ. Тэгтээ гоё амттай биш. Нөгөө хүүхэд байхад цэнхэр байшингийн зурагтай бичээ, бабл бичээ ингээл ягаан тэг амар түлхцэн амтай юм бичээ мэдээсэн шүү дээ. Би амар дуртай цагаан сар бага байхад цэцэрлэгт за нэг бага анги 23 дугаар ангид амар хүмүүс бэлгэнд өгдөг гэсэн.
Тэгсэн чинь яг гоё биш. Мянга 850 гэсэн. Би 1800 ийм бичин бараг нэг авч идэхгүй хаа. Тэгэж лав. За, Монбекер дотор байна. Тэгээд Монбекерийн сэндвич үзчихээ яах вэ? Энэ нөгөө утасны харц тавьсан байгаа. За. Try it. Хэмлоор ногоо навч хамх бижээ. Миний нөгөө нэг авах гэж байгаа юм чи арай өөр газар байгаа. Болохоор миний юм авах гэж байгаа сэрдин юм. Баясаруу хай гэдэг одоо хоёул бичлэг юм заяа. Сайн уу баясаа. Битээр ингээд уулзсан байна. Ингээд чамд энэ өдрийн мэндийг хүргье. За тэгээд юу байна да? Хичээлийн сайн уу? Амралт нь гоё юм уу? Битээр ингээд нийжийн дотор уулзсан. Одоо смути явах гэж байна. Одоо ямар халуун байна? За тэгээд би бол чамд маш их санаж байна. Чамд маш гайхалтай сурж байгаа гэдэгт найз нь бол итгэлтэй байна. Тэгээд хурдан уулзсан. Тэгээд яаж нэгээд Солонгос очиг хүсэж байгаа очих ч болно. Очно. Нэг жилийн дараа заавал хүсэж байна. Их өөр нэг жилийн дараа гинэ. Би бол яг хизээ мэдээ гэдэг бол хэлэхгүй. Гэтэ очиж байна. Угаас нь наач юм шүү дээ. Жилийн дараа юу юм? Монголд ирнэ шүү. Би Монголд ирэхээр ерөөсөө л тэгээ очихгүй шүү дээ. Нэг бол нэ за юу хотод нэсээ түрээд ирээд тэгээ хоёлаа хотоос Монгол хөвчөө заяа. Уруулаа ингэж хэлэх юм шүү дээ. Одоо ингэж хоёлаа гурлаа нэг бол Солонгост уулзсан, гурлаа бас Оросд уулзсан, гурлаа хотод бас уулзж болох юм байна. Тийм байна. Болох юм байна. Тэр мөнгө олоорой. Сайн ажил хийх хэрэгтэй шүү. Ажил хийх ячгаар хичээлээ бас үнэхээр сайгээд их орондоо хэрэгтэй нэгэн болоод эрхийн төлөө. За хайртай шүү. Баясаа. Баавчтай татсан. Чам болчихлоо. Хүнсээ цуглуул. Хүнсээ ч юу ах вэ? Гадагшаа авахгүй. Тэгээ юмаа цуглуулъя. Лемон ирсэн байна.
яасан байдлаар ийм болж байна. Тэг би сойж хайж байгаа. Тэнгүүд энэгээр ингээд хүүхдээ сойж нэг байхгүйсэн. Хойлоо яг хэмжээний ангил яг нэг амтал самаагүй байна. Тий. Амар Харин бүр хөрөл амар. Бурхан яна унчгүй дээ. Миний утас. За дараагийн зүйл нь this is roll. Roll is curry-tea и bacon гинэ. Let's try it. За ийм хацтай. Би дахиж хизээч юм рол авч идэггүй. Яг Монголд иддэг иймэрхүү юмнууд ямар гоё хийсэн байж шүү дээ. Энэ бол яг эрүүл юм уу да?